Энэхүү видео хичээлээр ген болон аллел гэсэн нэр томьёо бодлыг тайлбарлах зорилго тавилаа. Та магадгүй эдгээр томьёо бодлыг ихэвчлэн хамт хэрэглэж байхыг сонссон байхаа. Ген ба аллел. Тэгэхээр багахан давтлах хийцгээе. Юуны өмнө ДНХ болон РНХ-ийн талаар баримжаатай болцгоё. Энэ шар долгиолсон утаслаг бол миний ДНХ гэж бодъё. Харин энд байгаа энэ жижиг цайвар хэсгийн хэмжээг томруулвал энэ нь ялгаатай хос суурьуудыг илтгэнэ. Эдгээр хос суурьуудын дараалал нь ДНХ дагуулгадж байгаа мэдээлэл гэж үзээд энд би үүнийг хэлхээ байдлаар дүрсэллээ. Бид ДНХ-гийн бодит бүтцэн эрчлэгдсэн гинж маягийн давхар оромог гэдгийг мэдэх билээ. Одоо харин энэ шар долгиолсон утаслагийг бүхэлд нь авч үзье. Энэ нь олон төрлийн уураг төдийгүй маш олон төрлийн зүйлийг кодолж чадна. Энэхүү шар утаслаг маань илүү урт ДНХ-гийн утаслагийн нэг хэсэгч байж болно. Тэгэхээр ялгаатай уургийг кодлно. Жишээ нь миний цэнхрээр тодруулж байгаа энэ хэсэг нь тодорхой уургийг кодолдог ба үүнийг бид ген гэж нэрлэнэ. Тэгэхээр магадгүй энэ хэсгийн уураг нь дархлааны системтэй холбогдол бүхий уураг байж болно. Энэ хэсгийг өөрөнгөөр тэмдэглэе. Харин энэ хэсгийн уураг нь ДНХ-гийн репликац буюу хоёр дахь үйл явцыг зохицуулах үүрэгтэй уургийг кодолдогч байж болох юм. Мөн энд байгаа хэсэг нь магадгүй өөр нэг уургийг, тухайлбал таны арьсны эсвэл нүдний өнгөнд нөлөөлдөг уургийг кодолдог гэж үзэж болох тул эдгээр ДНХ-гийн хэсэг бүр тодорхой зүйлүүдийг кодлно хэмээн ойлгож болно. Энэ нь уургаас бусад зүйлсэд бас хүчинтэй. Бид уургийг кодлох үед эхлээд ДНХ-гээс мэдээллийн эренхээ буюу нарийн хэлбэл анхдагч мэдээллийн эренхийг нийлэгждэг талаар өмнө ярилцаж байсан билээ. Мэдээллийн эренхээ нийлэгжих процессын явцад гинжин хэлхээний зарим хэсэг алдагддаг бөгөөд уг мэдээллийн эренхээгийн 3 ширхэг хос тусварыг нэг ширхэг кодон гэж нэрлэснээ санаж байгаа баха. Үүнийг нэг кодон гэе. 1, 2, 3. Энэ өөр нэг кодон. 1, 2, 3. Энэ мөн бас дахиад өөр кодон. Эдгээрийг би зэрэгэлдээ зурчихъя. Эдгээр кодон тусвар нь тусвардээ өөрөөр амин хүчлийг кодлох бөгөөд бүгдээрээ хоорондоо холбогдож тодорхой нэг уургийг үүсгэдэг. Тэгэхээр энд нэг амин хүчил байна. Харин энэ нь өөр нэг амин хүчил болно. Энэ мэтчлэнгээр бид цааш нь үргэлжлүүлж болно. Энд мөн өөр нэг амин хүчлийг зурж болох ба эдгээр нь бүгд үйл ажиллагааны буюу функционал эренхээгийн бүлгийн тусламжтайгаар өөр хоорондоо холбогдож мэдээллийн эренхээг бий болгодог. Тэгэхээр зөвхөн уураг кодлохоос гадна функционал үүрэг бас гүйцэтгэдэг байх нэ. Тухайлбал зөөврийн эренхээ байна. Зөөврийн эренхээ нь рибосом дахь мэдээллийн эренхээ рүү шаардлагатай амин хүчлийг зөөвөрлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг ба ингэснээр эдгээр уургуудыг бий болгодог. За үүнийг бид трансляц гэж нэрлэнэ. Тэгэхээр бидний өмнө бичлэгт үзсний дагуу зөөврийн эренхээ бий болдог байна. Энэ долгиолсон утаслаг нь тодорхой кодонд харгалзах бөгөөд үүний дагуу амин хүчлүүд мөн тодорхой дараалалд орж ирж уургийн ангатагч бүтцийг үүсгэнэ. Мөн рибосомын эренхээ гэж байх бөгөөд энэ нь рибосомын үндсэн бүтцийг үүсгэхэд оролцсон. Иймээс эренхээ нь зөвхөн мэдээллийн үүрэг гүйцэтгээ зогсохгүй, мөн үйл ажиллагааны төдийгүй бас бүтцийн үүрэг гүйцэтгэдэг байна. Эртний амьдралын тухай онолуудад хамгийн анхны амьд биет нь өөрийгөө хувлан олшруулагч эренхээ байсан бөгөөд энэ нь энгийн хэлбэрээс илүү нарийн нийлмэл систем болон хөгжиж эцэст нь улаан мод, усны үхэр зэрэг амьд организмууд үүссэн гэсэн таамаглал байдаг. Усны үхэр, түүнтэй төрөл ойрхон зүйлүүд, мөн заан гэх мэт өөр бусад зүйлс бүгд өөрөө репликацид орох чадвартай эренхээгээс эхлэлтэй юм. Зарим хүмүүс үүнийг өөрөө репликацид орох чадвартай зарим төрлийн уураг гэж үздэг. Гэхдээ хэн мэдэх вэ? Ямар ч гэсэн эренхээ бол маш сонирхолтой шин чанартай. Тэгэхээр генээс эренхээ үүсэх үйл явцыг транскрипц, цаашлан эренхээгээс уураг нийлэгдэх үйл явцыг трансляц гэдэг үлээ. Гэхдээ эренхээгээс уураг нийлэгдэхгүй ч байж болно. Энэ тохиолдолд
функционал үүрэг гүйцэтгэх ба үүнийг үйл ажиллагааны эренхээ гэнэ. Иймээс эдгээр ген тус бүр нь ямар нэг төрлийн уураг эсвэл функционал эренхийг кодлох боломжтой. Энэ нь ген гэж юу вэ гэдгийг тодорхойлно. Одоо аллел гэж юу вэ гэдэгт хариулт өгцгөөе. Аллел бол генийн тодорхой хувилбарууд юм. Жишээлбэл ДНХ-гийн ижил хэсгүүдээр авч үзье. Үүнийг миний ДНХ гэж үзье. Тэгээд таны болон өөрийн ДНХ-гийн ижил хромосомын ижил хэсэг дээрхийг харавал бид хоёул хүн буюу нэг зүйл амьтан тул маш төстэй ДНХ-тэй байна. Тэгэхээр би үүнийг илүү тодорхой болгоё. Үүнийг миний ДНХ-гийн нэг хэсэг, харин энэ цагаан өнгөөр тэмдэглэснийг таны ДНХ гэе. Хэрэв бид миний ДНХ-д байгаа энэ цэнхэр ген болон таны ДНХ-гийн энэ цэнхэр генийг харвал бид хоёул нэг зүйл учраас бидний генетик материал дийлэн хэсгээрээ төсөөтэй, харин ген хэрхэн кодлогдсноос шалтгаалan ялгаатай байж болно. Жишээлбэл надад яг энэ хэсэг аденин, харин таны яг тэр хэсэг дээр өөр суур байж болно. Таны хувьд магадгүй тэмээнч байж болох юм. Тэгэхээр тодорхой уураг эсвэл функционал эренхийг кодлох нь ижилхэн явагдана. Магадгүй энэ нь дархлааны систем тодорхой үүрэгтэй, эсвэл арьсны өнгийг тодорхойлоход үүрэг гүйцэтгэдэг байх боломжтой. Эсвэл таны тархины хөгжил хэрхэн явагдахыг тодорхойлох зэрэг. Гэхдээ яаж кодлогдсноос шалтгаалаад ялгаатай байна. Эдгээр өөрчлөлтүүдийн зарим нь мутацаар үүсэж болох боловч ингэж үүссэн тохиолдолд эцсийн бүтээгдэхүүн болох уургийн ажиллагаанд нөлөөлөхгүй тал байж ч болно. Зарим тохиолдолд та өөр амин хүчил агуулсан байж болно. Үнэн дээр та өөр амин хүчил агуулаагүй ч байж болно. Учир нь ихэнх тохиолдолд ижил амин хүчлийг кодлох 2 кодон байх боловч 4,000 амин хүчилтэй уурагт нэг амин хүчил нь өөр байх боломжтой бөгөөд энэ нь цаашид уураг хэрхэн бүрлдэх эсвэл ямар үйлчлэл үзүүлэхэд нэг их өөрчлөлт оруулж чадахгүй. Эсвэл зарим тохиолдолд өөрчлөлт оруулж ч магадгүй. Энэ нь магадгүй уургийн үйл ажиллагааг өөрчилж болно. Энэ нь тухайн уургийн зохицуулалтанд өөрчлөлт оруулж болно. Мөн чухам юуг хэрхэн зохицуулж байгаад өөрчлөлт оруулж болох юм. Иймд та түүнийг ген тодорхойлж байгаа хэмээн төсөөлж болно. Тэгэхээр энэхүү ген нь магадгүй нүдний өнгийг тодорхойлдог байж болох боловч нүдний өнгийг нөхцөлдүүлэх эсвэл агуулгадж байгаа пигментийн хэмжээг зохицуулах үүрэг бүхэн уургууд ялгаатай байх ба энэ нь бүгд кодлогдсон байдаг. Өөрөөр хэлбэл энэ ген нь танд илэрсэн шинж давамгаалах эсвэл тухайн шинж илэрхэд тодорхой нөлөөг үзүүлэх байдлаар кодлогдсон байдаг байна. Эдгээр зүйлс нь маш нарийн. Та зөвхөн энэ илэрсэн шинж тэмдэгт зориулагдсан нэг гентэй байх тохиолдолд маш ховор байх боловч эцэг эх хоёроос зөвхөн танд уламжлагдсан энэ ген байгаа тохиолдолд таны нүдний хөх өнгийг тодорхойлно. Цэнхэр нүдтэй хүнээс цэнхэр нүдтэй үр удам төрөх нь илүү давамгайлдаг. Харин миний нүдний маань борон илүү давамгай байдлаар удамшина. Иймд надад тухайн гений аль хувилбар нь ээжээс, аль хувилбар нь ааваас өвлөгдсөнийг бодоход хүргэж байгаа юм. Бид бүгдээрээ ердийн биеийн эсэндээ 2 хувилбарыг агуулж байдаг. Хүйс тодорхойлох X болон XY хромосомуудаас бусад бүх хромосомууд дээр ижил генийн 2 хувилбартай байдаг. Бидэнд зөвхөн 2 ялгаатай хувилбарууд байдаг гэсэн үг. Нэг хувилбар нь таны ээжээсээ, нөгөө хувилбар нь ааваасаа. Эдгээрийг өөрөөр аллелууд гэж хэлж болно. Иймд аллел бол зөвхөн нэг юмны өөр хувилбаруудыг хэлнэ. Жишээлбэл цэнхэр нүдтэй юм уу, бор нүдтэй, эсвэл цайвар үстэй юм уу, хүрэн үстэй гэх мэт. Иймд эдгээр нь 2 өөр аллел байна гэсэн үг. Эдгээр нь ижил генээр кодлогддог. Эдгээр нь нүдний өнгийг тодорхойлдог тусгай ген боловч тухайн гений ялгаатай хувилбарууд юм. Иймээс ген гэдэг бол ерөнхийдөө ДНХ-гийн тодорхой хэсгийг хэлдэг. ДНХ-гийн энэ хэсэг нь зарим нь үйл ажиллагааг зохицуулах молекул, ихэвчлэн уургийг кодлох боловч бас эренхээч байж болно. Харин аллел гэдэг нь өвөрмөц хувилбар юм. Эдгээр нь тухайн гений өвөрмөц шинжийг илэрхийлнэ. Хэрэгтэй мэдээлэл байсан гэдэгт найдаж байна.